TV нэмэн миний бичлэг үзэж байгаа бүхэндээ өглөөдрөөрөө мэндийг хүргэе. За мэдээж 10 хэдэн хоног бол бичлэгүүд оруулсангүй мэдээж уучлаарай тэгээ бүгдний өнгөрсөн ч гэсэндээ хүүхдийн баярын мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр бол танаар гарч ирсэн сарсны дагуу ингээд би ингээд Blackpink-ийн талаар юу нь жоохон товчхон мэдээлэл хүргээд явна хэрэг та нар илүү хүсэх юм бол би илүү юм дэлгэрэнгүй мэдээлэл юу нь хүргүүлнэ болно. За тэгээд бичлэг орсон. За Blackpink маань бол дөрвийн дагуу ингээд дэлхийн хамгийн алдартай охидын амтлаг тэгээд утгагүй одоо 2025 оны 7 сарын хэдэн 90 эрэлтэй нэ гэсэн одоо юм бол гаргацсан тэгээд юу нь л ингээд бүгдээр одоо баг бэлтгэгчтэй юу нь бэлтээд юу нь эхэлсэн байгаа гэсэн юм бол баримтаа айгүй хэлэг ил болцсон байлээ. Тэнгүүд одоо ингээд бүр дээр Blackpink-ийн талаар одоо илүү жоохон цаашлуулсан. За Blackpink бол нэг дөрвөн гишүүнтэй анх ингээд ийм 7 гишүүнтэй бэлтгэл хийж байсан боловч яг ингээд хамгийн анх 9 гишүүнтэй сонгогдоод нэгцээцээ ингээд бүр тунаад бүр ингээд YG талаар бүр ингээд шахуу байгаад 7 гишүүнтэй болгоод тэгээд 7 гишүүнээсээ бүгдээрээ нэгээрээ гарсараад эцэст 5 гишүүнтэй дебют хийх гэж байгаа. Сүүлийн нэг гишүүн маань гараад бүгдээ Blackpink маань 4 гишүүнтэйгээр албан ёсоор дебют хийсэн. Тэгээд дебют хийх цагаас хойш угаасаа бүр ингээд амар алдартай болсон. Ялангуяа 2 дугаараа дебют хийсэн ч гэсэндээ Бумбая тэр дуун нь ер нь бол амар ингэж юм бол амар бүр ингээд та нар харах юм бол бүр ингээд хэдэн тэрбум 1 тэрбум 700 сая удирдалтанд ер нь бол хүрсэн бас их тоо. Тэмүүтээ ингээд нөгөө хамгийн үзэлтэй дуунаас дүү гэдэг тэр дуун ер нь бол K-pop-ийн хамгийн хэмжээний үзэлттэй дуундаа ер нь бол ордгийн мэлээ. Ер нь бол Blackpink-ийн ингээд цөөхөн дуутай ч гэсэндээ маш хэмжээний ер нь гаргасан дуу болгоно нь ер нь бол дандаа бараг 500 саяас ер нь бол бараг л дээш гэж ер нь бол миний хувьд бол харсан. Тэмүүтээ ингээд Blackpink яг ингээд дөрвөн гишүүнтэй заа хамтлаг онцлог зүйлүүд юу гэж хамгийн анхны ахлагчгүй хамтлаг буюу цорын ганц хамтлаг ахлагчгүй хамтлаг за ингээд хамгийн анх YG Mintrad ингээд Jenny ингээд ахлагч болгож ирсэн боловч Jenny маань албан ёсод таталцаад түүнтэй албан ёсоор нь бол ямар ч ахлагчгүй нь хамтлаг нь бол болсон. За одоо бүгдээр нэг ингээд харилцаа за Roji хувьд бол одоо хамтлагийнхаа гол хоолой гэдэг бүтэн нэр нас санаараа бүх юм л мэдгүй л үү. Гэхдээ Roji-ийн одоо юу нэг хоёрын амьдрал гэх юм уу одоо тийм хэм маяг нэг юу вэ гэвэл одоогийн хувьд бол хамгийн их хэмжээний хүмүүс линкүүд нь пенүүд нь аюул гэж яадаг юм л дудаа хамгийн нууцлагаар үргэж явах магадлал хамгийн өндөртэй гişүн гэж бол хүмүүс ер нь бол ярилцсан юм билээ. Миний хувьд ч гэсэн одоо ингээд нэлээд хэд хэдэн үргэжлийн цорхолготод байгаа ч гэсэндээ миний хувьдлаар ингээд энэ бол баг үргэж явах нотор үргэж явах магадлал юм бол амар өндөртэй байгаа. За хоёр дахь гишүүн Lisa. За Lisa бол угсаа хамтлагийнхаа гол бүжигчнтэй гоё үгэлдэг. Одоо энэ бол гаргасан дуунууд нь аюу бас хит болоод байгаа. Ялангуяа Money гэдэг дуун нь бол угаасаа ингээд амар шилдэг. Өөрөх нь бол хамгийн шилдэг соло уран бүтээл. Lisa-гийн үед бол энэ дэлхийн хамгийн баян хүнтэй бараг л хамгийн баян хүнтэй үргэж байгаа гэсэн чинь ингээд хүмүүс юу ч шүмжлээд ирсэн л та ингээд тийм хамгийн баян хүнтэй үргэж байгаад од болчихж байгаа. Одоо хаягтан гут нь хоосон хоцорхон гэсэн юмнууд бол ер нь аюу хэмжээний яваад байсан. Тэгмээ ингээд хүн ер нь хинтэй өрх нь байна. Та нар тэр ямар пайдли байна юм. Lisa гэдгээд ойрд нэлийн их хэмжээний хил ам дагуулад байгаа. Хүн мэдээллийн дараагийнхаа бичлэгээр яг оруулчихъя. За ингээд хэрэг хүсвэл одоо дараагийн гишүүн Jisoo за Jisoo маань хамтлагийнхаа гол нүүр сарай гэж явдаг. Бас ер нь бол барыг дараачих юм баг гол хоолой гэж явдаг. Юм бол хүмүүстийн хүмүүс ингээд хэдийн ингээд Jisoo маань баг мөр авдаг ч гэсэн юм амар гоё дуулдаг. Ингээд та нар мэдчих жоолог. Тэгтээ Jisoo дээр хүмүүс ойрдог гэж жоох ингээд Jisoo маань ойрчхон мартагдаад байгаа. За яагаад гэвэл Jisoo маань соолоо уран бүтээл гэхээс илүү бүжигчин карьер тал руугаа илүү хэмжээний анхаарч байгаа. Одоо юм бол кинонд тоглож байж байгаа тэр кинонууд 2026 онд цацагдана гэжсэн нь ер нь бол илүү ингэж кино тал руугаа анхаарч байгаа учраас ер нь бол солон хамгийн баг дуутай юм бол гişүүндээ ер нь бол ордгийн мэлээ. Тэгмүүд ингэж бүх гişүүд нь яг бүгд ингэ ямар нэг солоод нэг тэр бөм үзэлцтэй жишээ нь гэвэл ингэ бүгдээр ингэ за чинь бол Jenny-гийн хамгийн анхны гаргасан дуу 1 тэрбумны 6 жилийн дотор 1 тэрбум хөдөлгөрсөн. Roji-ийн хувьд бол бүр 7 сарын дотор бараг л арай 2 тэрбум үргэлжлэхдээ бараг л 2 тэрбум үзэлтэнд хүрсэн. Тэгээд Lisa-гийн хувьд бол 2-3 жил хүлээсэн эцэст Money гэдэг доо нь ер нь бол 1 тэрбум үзэлтэнд хүрсэн. Харин Jisoo манайхаар 500-600 сая өнөөл үзэлтэй тийм л хамгийн хэмжээний дуун.
Журнал хамгийн их нэг хатар тэгээд дундаа юм бол анхаардаггүй мэлээ. Тэгээд хүмүүс одоо амар хэмжээний ярилцсан байгаа юм л үү. Яна ингээд Jisoo маань эргэж ирэх юм ингээд арай Blackpink хамтлагаас гарчих юм шүү дээ гэсэн юм хэлээр нь айгүй хэмжээний гаргацсан. Jisoo маань хамтлагаас л гараагүй. Одоо энэ бол хамгийн түрүүнд баг ингээд бэлтгэл хийсэн гэсэн юм бол юм бол таамаг цуурхал юм бол нэлээ их хэмжээний гараад байгаа. За дараагийн гэсэн Jennie гэдэг угаас би хамгийн дуртай. За Jennie бол хамтлагийнхаа гол рэпер. Тэгээд зарим хүмүүс ингээд гол рэпер гэсэн чинь ингээд хүмүүс ингээд вожим интернет зөвхөн ингээд Jennie гүнж бус гуравт нь юу ч хамаардаггүй. Ингээд үнэл нэлийн хэмжээний тэгээд шүмжлэг хүмүүсээ тэгтаа ингээд Jennie хамгийн гоё хувцас өмсчихэд бус гуравт нь юу өмссөн юм бэ? Бараг ингээд хийж хэлсэн зөө. Jennie дот амар гоё бараг ингээд алтаар хийсэн хувцас өмсөгчөөд бараг дөнгөв гуравт нь юу вэ? Бараг комиссийн өмсүүлсэн үгээд бараг тэггэн толгүй фэнүүд бол байдаг. Гэхдээ үнэл зөвхөн миний хувийн бодлоор үнэл Jennie бол бусдаас гэж амар тийм онцорох юм тийм ээ. Амар их үнэл хийж хувцас өмссөн юм шатаа бол үнэл санагддаггүй зүгээр юм хувцсан дээрээ ингээд үнэл их хэмжээний анхаардаг төрлийн хүмүүсээ тэгтаа ингээд энэ цогцч юм уу, энэ цогцохгүй юм уу, энэ яаж гэдэг юм анхаарал өгдөг хүмүүсээ тэгтээ тэгээ миний хувьд бол яг юм тийм төрлийн хүн юм шиг надад санагддаг. Үүтэй ингээд Jennie хүмүүс ингээд амар ингээд задгаа хувцалдаг, амар хэмжээний ингээд халхан кол хэрэгэлдэг, амар бүтгэн шүү дээ. Тэгээд хамтлагийнхаа хамгийн хэкстэй амар тэнэг охин ингээд өмнө л гэж миний хувьд бол энэ бол тэр ингээд сэтгэл юм өдрөмчээд what ингээд би ингээд хэрвээ ингээд Jennie дөнгөж 14 15 та хүмүүс бол би зарим юм дээр нэг шүмжилнэ. Энэ ингээд вожим интернетаас нь хүртэл би ингээд баг гомл гаргана ингээд арайчтай ингээд жоо хариуцлагатай хандаж ирсэн боловч Jennie маань насанд хүрсэн 30 нас хүрсэн ч одоо тэр хүний чи өөрийнх нь ирэх шүү дээ. Түүнээс би ингээд огт хүн ирэхэд нь юм бол халтахыг юм бол хүсдэггүй. Түүнээс Jennie юм бол одоо юм бол гэхдээ нэлийн хэмжээнд бол хайрлагдаж байгаа юм бол хамтлагтанд одоо юм бол хамгийн их хайрлагдаж байгаа ярилцж байгаа. Одоо хамгийн хэмжээний үзэн хадагчтай байгаа нь Lisa гэж хүмүүс юм бол үзэж байгаа мөлий би бас тэрийгээс дараагийн хэмжлэгээс өрөхгүй та нараас хэлээрэй. Тэгээд сүүлдэнд нь ингээд Blackpink-ийн ингээд юм дэлхийд алдартай болсон шалтгаан юу вэ гэвэл миний бодлоор угаасаа хөөрхөн зөө. Эсвэл Blackpink ч амар хөөрхөн юм ингээд бас дээрэс нь миний хувьд бол ингээд цөөхөн гишүүнтэй хоцмоор бол алдартай болох магадлал нь илүү өндөр юм шиг надад юм бол санагддаг. За яагаад вэ гэвэл хэрвээ ингээд цөөхөн гишүүнтэй байх бол гишүүн тус бүрдэн ингээд ийм тулж ажиллаж чаддаг байхгүй юу? Ер нь бол тийм учраас ингээд гишүүн бүрдэн юм бол тулж ажиллаж чаддаг болохоор гайг бас дэлхийд алдартай болсон юм болов уу гэж миний хувьд бол боддог. За BTS дээр бол жишээ аваад за BTS чинь бол 2016 онд анх дебютээсэн ч гэсэндээ анх 2018 онд л жихэн яг од болсон тэрнээс энэ 2 жил бол нэлээд бас амьдрал үзсэн Blackpink ч бол арай гайгүй зөө. Бараг дебютингүүдээ гайгүй од болсон. Гайгүй. Тэгвэл дараасаа хэлэн гой дуунууд гаргаад юм л гайгүй од болсон зөө. Тэгээд Blackpink бол юм бол бараг ингээд Монгол ингээд хамгийн хэмжээний алдартай ингээд хамтлаг бол юм бол Blackpink гэж юм бол боддог. Би ингээд яг ингээд ийм хоёр бичлэг хийж байгаа. Би ингээд талбай дээр байх үедээ бас нэг хүмүүсээс юм асууад BTS үү Blackpink үү нэг бол дуртай K-pop idol чи юу вэ гэдэг асуулт юм уу гэж бодож байгаа. Тэгээд бас би энийг бас нэг цаагаа тэнэс юм ингээд сургууль дээр ингээд хүүхдүүдээс асууад BTS үү Blackpink үү дуртай idol чи юу вэ гэдэг нь бол хүмүүсээс юм бол асууна гэж юм бол бодож байгаа. Тэгээд юм бол тиймэрхүү за сонь сахын юм бол одоо ингээд түн гараа шалгалттай бол одоо ингээд 6 сарын 5-нд одоо Монголын шалгалттай. Тэгээд байж байна. Ядахгүй би нэг өдрийн амьдралгээ бичлэг нээзээ. Гэхдээ ингээд нэг өдрийн амьдралгээ бичлэг хийхээр манай ахын хойрд ингээд жишээлбэл амар их тараад байгаа зөө. За яагаад их тараад байгаа вэ гэвэл байгаа шүү дээ. Ингээд огт ингээд багш нар байхгүй байгаа. Яагаад багш нар байхгүй байгаа вэ гэвэл ингээд нэг зандаа ингээд багш нар байхгүй ингээд сургууль руу хинэгч бушаар авсан ч модоо нэг үл ингээд шалгалтын материал засаж байгаа ч юм уу юм бол тийм их амар их байгаа учраас өнөөдөр ч гэсэндээ манайх юм бол 4 гэж юм 4 гэж юм бол таарсан юм бол ойрдон тийм аа утгууны үйл болоог хийнэ. Тэгээд ойр танилт өөр яг юу байвал маань кинсер охны талаар парт 3 хийх үү. Тэгээд ойрд би нэрээ TikTok дээр гайгүй идвэхтэй байгаа шүү дээ. Миний TikTok-ийг ирж байгаарай. Бас миний хүсвэл бас Instagram-ыг бас дагаарай. Би ингээд нийт баг 3 зэрэг юм ашлуулах хичээнэ. Тэгээд тиймэрхүү байна. Тэгээд миний бичлэгийг дуусна та бүхэн бүгдэнд баярлалаа. Тэгээд бүгдээ лайк болон саба дараад хонхоо дараад хэрэг та хонхоо дарах юм бол миний бичлэгийг цагаар л үзэх боломжтой. Тэгээд ямар бичлэг хэлмээр нас комент хэсэгт бичээрэй. Бүгдэнд нь хайртай шүү.